мэдэх наттай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ өз мэдих цэцэгхэн хотгонд нэвтрүүлэг хийсч байна. Одоо зочноо танилцуулъя. Нандин Эрдэн 5 настай. За манай Нандин Эрдэн ямар хуцтай юм чинийг хүмүүсийн нүдэнд харагдахаар тайлбарлаад хэлдэ. Ямар ганган байгааг нь ярьда. Улаан цамцтай, тэгснэ ягаан дэркото, тэгснэ цамцан дээр нь юу байна энэ чи цамц биш бүр даашин зоохгүй палаж. Тий тэгээд энэ дээр нь ямар чимэг байна ярьда. цэцэг. Цагаанаар гоё цэцэг хийсэн тий. За толгон дээр нь юу байна? Улаан хавчаар. Октодын юм болохоор үл мэдэх мэдэхгүй байна. Чи юм хавчаар зөөж үзээгүй юу өсөндөө? Ягаад гоё штэ. Үгүй штэ. Ягаад мохой? Санин штэ. Сайн штэ. Эрэгтэй хөгдөж. Эрэгтэй хөгтөл нэрэ марчаад ах юм аа. За манай Нандин Эрдэн чи одоо нэрэ ийм гоё ховцыг хаанаас авсан юм бэ? Дэлгүүрээс авсан уу? Хаана байна? Хизээ сая авсан уу? Өмнө нь байсан юм уу? Өмнө байсан. Би авах юмсаа том үнийг байгаа болоо. Байхгүй юу? Яа, гоё юм аа. Надад зохихгүйс нь үл мэдгээ чи юу гэж бодож байна? Зохно. Зохио. За миний үчид аавыгаа танилцуулна шүү дээ, тийм ээ. Нандин Эрдэнэ. За аавын хин гэдэг миний үг юм. Баттуур. Аав нь ямар ажил хийдэм бэ? Нандин цэцгийн дэлгүүр. Ямар дэлгүүрээ? Цэцэг зардаг. Үл мэдхээ. Ямар гоё юм бэ? Цэцэг зардаг гэж штэ. Тэгснэ цэцэг зардын мөртрөө бамруулж зардаг. Цэцэг зардаг мөртрөө бамруулж зардаг. Мөртрөө. Яадаг гинэ? Тэгээ юм нэг бүрхийн нэг гэрэлтэй нүм зард юм уу? Тэр нь яад юм бол хүмүүс яах гэж авд юм бол тэр шийдэлтэй бөрөн кимиг ундагтаа асаад. Тэнгүүд юм гой өнгөөр асдаг уу? Тий. Би мэдхэн байна. Би жисээр ингээ бид нэр хөшгөндөө цастай. Тэгэхээр гой юм хээтэй те гоё ялцаад. Аав нь гоё юм зард юм биш те. Чи тэгээд одоо цэцэгнүүдийн нэрийг бол мэдэх бах таагүй юу? Би нэг. За чи ямар цэцэг мэдэх вэ? Сарнаа гэж цэцэг байна те. За өөр ямар цэцэг байдаг? Хар сарнаа гэж байд юм уу? Харсан уу? Цэгийн дэлгүүр байдгүй. Солонгон өнгөтэй цэцэг гэдэг. Бүр солонгон өнгөтэй юу? Пөөх ямар гоё. Хар ягаад байдгүй юм болоо? Ягааны улаан байгаа. Ягааны улаан нь байгаа заа юу? Тэр нь сарнаа. Тэр нь сарнаа. Танаа нөгөө нэг дэлгүүрт чинь юу байна уу? Аавынхын дэлгүүрт лиш гэж цэцэг байна уу? За догчин тэгэхээр байгаа юм байна л та. За инги цэцэгний тухай яриад байсан чинь одоо л би ойлголоо. Манай найз ямар нэртэй байлээ? Нандин Эрдэн. Худлаа. Тийштэй Нандин. Би яагаад ч юм Нандин цэцэг гэдэг байх гэж бодохгүй юу? Аав нь яагаад Нандин цэцэг гэж нэр өгөөг юм бэ чамд? Би дарга нь болохоор. Чи дарга нь юм уу? Хиний дарга юм? Ажлынхаа. Чи ажлынхаа дарга нь юм уу? За дарга нар юу хийх вэ тэгээд? Дарга нь суугаад байждаг. Суугаад байждаг. Бусд нь ажиллаж идэм юм уу? За тэгээд чи цалин авах уу? Аавна. За ямар цалин авч нэг цалин авах уу? Нэг маань цэцгийн дэлгүүртээ макро гэдэг салбар дээр зөндөө их мөнгө зарсан билээ. За тийм үү. Өөрөөр хэлбэл их мөнгөтэй болсон гэсэн үг үү? За макро гэдэг цэцгийн дэлгүүр нь үү? Салбар. Салбар гэж юу гэдэг вэ мэдхээ чи ойлгож байна уу? Ойлгож байна. За юу юм чи гоё яар та салбар гэж үгж байгаа. Нэг сэв байна штэ. Тэгэл өөр газар дахиад тийм. Яг олон газар нэг ийм дэлгүүрийн олон ийм газруудад ингээд байршлууд байт юм байна тийм үү? За танах тэгээд олон газар салбартай юу? За чи тэ бүгдийн даргыг нийт юм уу? Ямар гоё юм бэ үл мэдхээ. Хоёулаа цэцгийн дэлгүүрийн дарга хийж үзэх юмсаа. Тэгэхээр ч одоо ээж нь ямар ажил хийдэг байж таарах уу? Бас цэцгийн дэлгүүрээ. Нэг цэцэг юм уу эсвэл олон дэлгүүр юм уу? Олон дэлгүүр. Тэгвэл аав ээж нь хоёулаа хамтдаа ажиллаад охин нь даргын нийт юм уу? За ойлголоо. Ээж нь ингэдэг үлээ миний үгийн. Үлзий шиг. За миний үгийн хан түшиг ах нь бас дэлгүүрийн дарга хийх үү? Цэцгийн. Хишиг юм уу, ишиг юм уу? Хан түшиг. Түшиг. Чи ойлгож байна уу чи түшиг гэж? Түшиглэх гэж үг байдаг штэ яагаад? Тэгээ бас түшиг гэж болно. Тий түшгээ гэд те. Ингээд их найдвартай гоё ингээд түшдэг. Хан түшиг гэж болно. Хан түшиг гэж бас болох уу? Хан түшиг хэдгээр ангид явдээ? 8. За хан түшиг миний өөдөө тоглож гин үү энэ хан түшиг? Чамтай тоглож гин үү Нандин Эрдэнтэй? Тоглож байгаа. Юу тоглох уу та хоёр? Нухтаж. Тийм үү? Намын Эрдэнэ тоглох уу та хоёр таанд? Чадж гин үү? Чадахгүй. Намын Эрдэнэ юу тоглолтын тэгээд? Тоглоомоор л тоглож. 13 настай юм уу? 13 настай юм уу? 13 чи энэтэй өглөөлсэн чинь насыг бодоод байсан юм уу? Манайгаа
Агаагийн Нас нь хэд юм агаагийнх нас? 13 бас. Оо яг чи зүг таацсан биш дээ үл мэдхээ. Ямар мундаг юм бэ? Оо танаа дүү чинь юу вэ? 4 настай гэдээс 4 сартай юм бэ штэ. Үгүй 3. 3 сартай юм уу? Тэгвэл яаж нуугдаж тоглох юм бэ те? Одоо по ярьж чадчихна уу дүүн? Юу хийж чадчихна танаа дүү чи? Гигээл ярьж байгаа. Юу гэж ярьдгаа? Үу игээ ярьж байгаа. Гигээ ярьж байгаа юу? Тэгээд өөр юу хийж чадах уу танаа дүү чи? Зохион. Хэнийг Ээж байгаа дандаа өшөлнө. Нэрээ шууд цогтөг юм сурцсан байна те? манай дүү нэрээ хитээдээ үгүй хитэн сартаа тэр юм ярьсан гэж 12 сартаа та юм. Юм ярьсан уу? Аха. Юу гэж ярьсан? Манай дүү маань толгоо ороогүй. Танаа дүү маань юу ороогүй? Толгоо ороогүй. Толгоо ороогүй. Толгоо орно гэж яахыг хэлдэ? Хөл дийлээгүй. А? Хөлөө дийлээгүй. Хөлөө дийлээгүй юм уу? Эдний дүүнээс тэ толгоо ороогүй заа юу? Хөлөө дийлээгүй байгаа шүү за. Юун тасгаа. Чи ойлгосноо? Тасгаага ингэ тайлсчт юм уу яа тийм. Яа тийм бол чи тайлбарлаа. Хөлөө дийлээгүй гэж яахыг хэлдэ? Ингэдэй алхаж чадахгүй. Одоо ойлголоо. Алхаж чаддгүй юм байна шүү дээ. Толгоо ороогүй гэдэг нь юу гэсэн үг юм? Толгоо юу? Хаашаа орох хэвтэй толгоо нь? Толгоо биш. За андуурсан юм уу? Ухаан суугаагүй гэж байгаа мó? Зүг үү? Өөрөөр хэлбэл ярьж сураагүй гэсэн үг юм тий? Зүг үү? За хоол идэж гин өдүүн. Уруул дээр л төрөж байгаа. Уруул дээр нь төрөж байгаа. Хоолыг үү? Хоол биш. Жимс тэгээд царимг. Жимс заримгийг уруул дээр нь төрөхт юм уу? Тэгэл болоо юу? Тэгэл идсэн гэсэн үг үү? Тэгээд тэгэнгүүт хизээ гаргаж ирээд уруусаа дозон. Үгүй ингэ. Тэгэл задчих юм уу? Ингээд ийд. Тэгэл задчих уу? Ямар гоё юм бэ? Ганц уруул дээр наагаад гээд хоол идчих юм тий. Ёо, үсэхгүй байх уу тэгээд дүүн? Машин дотор унтж байгаа. Одоо юу? Яана тэгээд зүгээр дүүн. Уйлахгүй юу, гайгүй юу? Ээж дамдаг. Ээж нь тэрэ байж байгаа юм тий. Унтаад л энэ дүү чи одоохондоо янз бүрийн ярихгүй байна уу? Нандин эрдэн нэгжээ. Хоёулаа тоглоом тоглоё гэхгүй байна уу? Танаа дүү юу гэж ярьж байна? Манай дүү юу янз бүрийн үг хийсэн ш. Юу гэж? Амар үг хийсэн ш. За. Бүр хараас мараазын үг хийсэн ш. Нэрээ юу? Нэрээ. Юу гэж хэлж байна? За хараал юм чи хамаагүй хэлж болохгүй л дээ ойлаа тий. Хаанаас сурчдаг байна тэр хараалын үгийг? Мэдхгүй. Юу аав ээж ингээ заримдаа хэрэгсдэхгүй юу? За. Тэгтээ тийм үг хийсдэг. За яг хөө тий бид нар л тэгээд хүүхдүүдэд заагаад өгчөж байгаа л доо тий. Бидний боруулдаа тэрчтэй. Бид нар одоо ер нь хоорондоо муудаж явахдаа хамаагүй үг хэлж болохгүй л юм байна ямар ч байсан тий. Тэгвэл хүүхдүүд сурахгүй юм байна штэ. Ойлгосноо Нанди Эрдэнгуй. Тэгээ сандал дээр очиж хөвчих юм чи суугаад. За одоо ингээ гурлаа. Манай Нанди Эрдэнэ чадаа дуу муу бэлдсэн л бах та тий. Минийхөө дуудуулж чадах уу? За нэг битэрдээ дуудуулаад өгчих тий. Ичээд байгаа юм уу? Ичээд байгаа мó яагаад байгаа юм? Ичээд гэнэ үү? Шүлэг унших уу болох уу? За. Уншин. За уншина гэж сонсороо минийхөө. Эрдээ урдын цаг нэг эмэгэн гэртээ байж л гэж. Тэгээ эмээ өвөө гэртээ байгаад байж л гэж. Гэсэн чи эмээ ганцхан босоод гадаа явж дэлгүүр орох гээд тэгсэн чи мацилэг гэсэн чи өвөөгийн мацилгнээс чи өвөөгийн сэрээгээд өвөөтэй намж авсан. Ийм жоох юм. Энд чи юу юм бэ? Шүлэг юм уу? Үлгэр юм уу? Үлгэр. Минийх өөрөө зохиосон уу? Ямар мундаг юм бэ өлбөнтхээ. Өөрөө үлгэр зохиож штэ. Манай Нанди Эрдэнэ. За чи нэг өөрөө үлгэр зохиодоо гэж бодъё. За, гурлаа хамтдаа зохиоч. За юу. Гой. За би эхлэе. Эртээ урдын цагт. Юу урдын? Тэгж хэлдэж штэ. Урдын гэдэггүй. Урдын. Уучлаарай. За. Ёо чистэ ямар мундаг засч байна намайг. За байж. Эртээ урдын цагт. Нандин Эрдэнэ гэдэг эмгэн. Үл мэдэх гэдэг өвгөн хоёр амьдран суудаг байжээ. За цаашаа үргэлжлүүл. Тэгсэн чинь яасан? Тэгсэн чинь эмгэн нь бов хийхүү хоёзаа гэсэн чинь өвгөн нь юугаар бов хийдэг бисэ гэсэн чинь гурьсээс өгөхгүй юу гэсэн чинь манайд гурьс байхгүй штэ гэсэн чинь авдрын розыг өгөхөөс атг гурьс гарна савны розыг өгөхөөс шан гурьс гарна шүү дээ гэжээ. За тэгсэн чинь Нанди өвгөн нь байж л да одоо Нанди Эрдэнэ үргэлжлүүлнэ. Тэгсэн чи яасан? Эмгэн. Ингэсэн байхгүй Нанди Эрдэнэ эмгэн. Үгүй би гоё улаан палача өмссөн юм чинь юу бов хийх. Дүүс би
ганцаараа боо хийста. Тэгдээ өвгөн минь сайн боо хий би гоё хийсэн боо идийя гэж гинэ. Тэгээд гурис аваад шараад гоё боо босжээ. Гурис шиг. За тэгсэн чинь энд эрдэнэ яасан? Эмгэн тэгсэн чи яасан энэ? Гэрлээрээд идсэн. Ийдсэн. Тэгээд нандин эрдэнэ цадаад идээд дууссан чинь харин үл мэдэх өвгөнд гамбир боо үлдсэнгүй. Тэгээд дараа нь дахиад авдрын ороозыг ухаад татах гурис гаргаад савны ороозыг ухаад шанах гурис гаргаад тэгээд дахиад боо хийгээд өөрөө идсэн. За ийм үлгэр байдаг ахна тийм үү? Гоё үлгэр зохиочлоо штэ гурлаа бас боломжтой юм зохиочлоо тий. За одоо дуудуулчлыг болох гэдэг байгаа байхгүй юу? За гурлаа тэгвэл дэвштэй инги. Дүүгийн тухай дуудуулъя. За юу. За. Би ээжийн тухай. Дүүл ээжийн тухайд гурлаад зохиоч. За ойлгосон уу? За нандагаас эхлээрэй. Үгүй. Аха. Өөрийнхөө дуг. Өөрийнхөө дуг. За дуулдуул. Цэцэрлийнхаа. Цэцэрдгийнхээ. За дуулдуул. За би эхлэе тэгвэл зохиолтой гурлаа иршиг. Ээжийн тухай юм уу? Дүүгийн тухай юм уу? Ээж. За. Энэ хорвоо дээр ээж шиг сайн хүн байхгүй шүү дээ. За үл мэд хөргөжлүүлээрэй. Яасан? Ээжтэй юу хэлээ? Өө ямар сонин. За хоёлоо дуулчих. Нэнтэй дуулаарай. Миний ээж хамгийн хөөр. Зүйтэй яста гоё. За одоо үл мэд. Үгүй. Чи ээжигээ магтаж дуулах дурггүй гэж юу? Манай ээж гойгоос хийдэг. Онц. Манай ээж их сайхан сэтгэлтэй. Ээж нэг удаа хоол. Хэцүү байна уу? Хүн магтах хэцүү байна уу? За. Би тоодол. За дуулдуул. Чамаа хүлээгээл байгаа штэ дуудуулаасаа гээл. За. Юу үгүй. Ээлжлээ дуулах юм уу? Хин дуулах юм тэгээд? Би ихлээ. За тэг. За дуул. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 юу тоо Тоон дуу. 15 16 17 18 19 гэдэг дуу юм уу? Тоон дуу юм уу? Зүгээр тоолж үзүүлж байгаа юм минийхөө. За, яста мандаг. За, үл мэдэх. Үсэг хэлж чадах уу минийхөө? Чадна. За, хэлээ. Яачва. За, дахиад. Яа, шатрын зати үсэг хийсгээд байгаа юм. Сүртэй шүү дээ. Шатрын латин үсэг гэж ямар үсэг байдгийг. За, хэл тэгвэл. А Б Ц Д E F G H гэдэг юм уу? Оо. Уг нь бас ийм байхгүй юу? Би үсэг бас үсэг мэдэх юм. Уг нь ийм дууны A B C D E F G H I J K L M N P гэдэг. L M N P гэдэг чи хамгийн гоё байхгүй юу? Манай дүү ганцхан юу A B C D E F G гэдгийг дуустгүй. H I J K L M N P гэдгийг дуус. H I J K L M N P гэж дандаас дуусаад байдаг. Тэр хамгийн гоё байхгүй юу? H I J K L M N P гэдэг. Би өөр дүн бидэн. Би За чи эхлээд өөрийнхөө дуулчих. За. А Б В Г Д Ж Б Г Д ёо. Ж Ж хагаси К Л М О У Б С Ст О Д Хи Ц Ж хатут тэмхтэй зөөлгийн тэмхтэйтэй юу яа. Яа. Одоо гурлаа онцог таачих уу? Тэгээ. За, ямар онцог таах уу гурлаа? Хинд онцог байна? Онцог байна уу? Надаа. За, минийх байл. Яасан? Дөрөв дундаа нэг мазгатай тэр юу вэ? Ах トゥ дөрөв дундаа нэг малгайтай тэр юу вэ гинэ? Мэдгүй. Ширээ. За одоо би таалган анхааралтай сонсороо заяа. Улаан даашинцтай. Маш гоё үстэй хөөрхөн охин. Тэр хин бэ? Нандаа эрдэн. Яа, таацсан. За, манай нандин эрдэн чинь одоо найзуудтай байж таараа да тийм ээ. Хин гэдэг найзтай минийхөө? Амиг шиг. Амирда. Тэгээд Тод Мишель инхри. Гэрэл дээрээд. Оо, ямар олон найзтай юм те. Манай үл мэдгчтэй ямар олон найзтай. Аль нэг нэрлээ. Шатрын найзуудаа. За, шатрын найзуудаа нэрлчих. За. Бүх бизэгт. Сарангоо. За. Хангай. Юу гэж бодож ин та хоёр? Астар.
Алдруу. Ер нь хүмүүс яагаад ингэж хоорондоо найзалдیں۔ Мэдгүй. Хөөрхөн харагдаад тах юм. Хөөрхөн харагдаад ахаар эсвэл гоё дотныхоо юмыг яримаар санагдаал тий. Бие биенээ харахаар нэг л тийм дотн санагдаад ах дүү шиг. Тэгээ Юу нүдсэн минь үгүй. Яагаад үдсэн? очсон энэ. Оо чаас. Яаж байгаа манай дүүгийн гарыг өвтгдөг нь энэ сандал одоо. Яаж байгаа манай дүүгийн гарыг өвтгдөг нь их чин зодоо ичлаа сандлыг. Их сан зөөр өдөж байгаа. Сан зөөр өдөж байгаа. Сандал өвдөж байгаа бох тий. За тэгвэл ингээд энэ саяныхаа нэрлсэн найзуудаа гуруулаа зориулаад гоё үг хэлээ тэхөө. За найзаагаа магтаад үг хэлдэ миний дүү. Найз нь ямар уу? Гэл ирээд. За гэрэлт ирээдүй ямар уу? Хамгийн сайн чанарыг хэлдэ. Сэн. Сайн хүн үү? За миний үгийн найз нь юм блэ? Алдар найз нь яагаад миний хүн найзлдээ? Сайхан Үгүй чанар. хамгийн их нь бүх хэсэгт гэсэн. Бүх хэлэг. За бүх хэлэгтэй яагаад найзлдээ миний хүн сайхан чанарыг нийл. Сайн тогсдог. Тэгээд би бас сайн тогсдог. Тэгээ хоёр зад тогсож үзгээд найзсан. Зөв сайн байна. За миний хүн болохоор дараачийн найзтай яагаад найзллаа? Хэн блэ миний үгийн найз нь? Инхри. За инхритэй миний хүн яагаад найзлсан? Жаахан хөөрхөн харагдаад тах найзсан. Бас хөөрхөн харагдаад байсан уу? За миний үгийн дараачийн найз нь хий. Сарангоо. За сарангоотой яагаад найзлсан? Бас хөөрхөн харагдаад байсан болохоор. Хөөрхөн харагдаад байсан сарангоо. Ааха. Дараачийн найз нь манай Нанди Эрдэнэ найз. Амирд. Ами Эрдэнэтэй яагаад найзлсан миний хүн? Бас царайн жоохон. Тэгтээ царайн жоохон хөөрхөн харагдаад. Тэгтээ царайн жоох хөөрхөн харагдаад. Тэгээ надтай дахиж муудахгүй гэсэн. Оо тэгвэл найзлгүй яах юм бэ те? Яста зөв сайн байна. За дараачийн найз нь хий. Дараачих нь Гигийн арваа. Гигийн арватай яагаад найзсан миний хүн? Үгүй гигийн арваа гэдэг хүүхд биш ээ. Гигийн арваа гэдэг Кузубийн За хин гэдэг найз. Эрдэм. За Эрдэмтэй яагаад найзсан миний хүн? Эрдэнэ. Надтай айцсах настай. Ухаантай тий сайхан айштай мөн үү? Жохон жижигэн тусгадаг хөөргө харагдаад байна. За ингээд бүх энэ саяын нэрлсэн найзуудаа манай үл мэдэх найдын. Оо хин гэдэг найз үлдчихв. Сондөр. За сондрыгоо миний хүү яагаад найзсан? Яагаад гэнгүүл доороосоо тэгтээ дүүтэй тэгээд миний хамгийн сайн найз. Тэгээ уцаараа би залгадаг. Тэгээ та хоёр ярьдгөө. Юуны тухай ярих уу та хоёр тэгээд? Тэр тоглоомлогоороо тоглодог. Хамтдаа тоглоомороо тоглолт юм уу? Ямар тоглоомороо тоглодгоо? Лобоск. За. Юу инаач? Давхралтцсан 2 хуруу. Давхралтцсан энэ яад энэ давхралтцсан 2 хуруу байхаар. Нэг нь ингээ харагдахгүй байдаг хгүй юу? Өндөр нурдаа байхаар. Тэгэхээр яах юм? Нэрээ би нэг хуруугаа тасч үзүүлсгөө. Хуруугаа тасаж үзүүлэх үү? Яа нэ хуруугаа тасчт юм уу? Хорооноо тасчдаг үү? Одоо би яг хороо тасарсан юм шиг харуулъя. Гараа өвтгчлөө. За. Бас ийм юм байдаг шүү дээ. За. Гурлаа нэг үлрэл ярья. Үлрэлсэн. Тий, үлрэлийн нэрлж чадах уу та хоёр? Чадна. За, ямар үлрэл байдаг лээ? 100. Зүйтэй. Нандэл. Сэрүүхэн. За, үл мэдхэл. Сэрүүхэн. Үл мэдхэл. Сэрүү. Намар. За, Нандэл. Өвөл. Зүйтэй. Дараач. За, Нартай өдөр. Нартай өдөр гэдэг үсрэс байдгүй шүү дээ. Тэр чинь 100 юм уу? 100. За яг хөө 100 ч хийж болно. Нартай өдөр чи хизээч бол хизээ хийж болно шүү дээ, тий. Дахиад яг 4 өдрлөө яг жинхнээс нь нэрлэе. Өвөлөө, намар, хавар, 100. За хамгийн дуртай удирдал нь хаа байна манай Нанди Эрдэнэ? 100. За манай үл мэдхийг. Өвс 100, тэгснэ намар. Тэгээ бас хавар уу? Бүх удирдал дуртай юм уу? Яагаад? Яагаад гэхээр юу хавар бороо оронгууд би 100 барих дуртай өөрийнхөө. За. Тэгээд өвс богд уус руу очиод чаргаар гузгах дуртай. За. Тэгээд намар юу шарсан навчин дээр гიშгэх дуртай. За хавар. Хаврыг чинь сая ярьсан шүү дээ. 100. За 100 гадаад угсах дуртай. Миний үчис яг яруу найр чиглэлээ шүү дээ сая. За чи 100-д яагаад дуртай? Яагаад гэвэл найзууд маань 100 өдөр нэгээд дулаах өдрөөр гардаг болохоор.
Өвөл гадаа гарахаар яадэ? Тэгтээ жохоо л гардаг. Даарад идэг те. Тэгээ дээрэс нь яадаг үлээ бас. Би заардаггүй. Чийж дарахгүй дээр хүү юм чи. Яаж дарах вэ? Охид Ээж, дардаг байхгүй юу? Ээж амир бэрэг штт. Бэрэг? Тэгтээ дүү маань яадаг гэж. Машинд явж байхдаа мазгаагаа тайсан, курсгээ тайсан байж ич хасууцаад байна гэж цамцаа тайсаад мактагаа явж идэж заримдаа. Тэгээ штэ хүүхдүүд чинь тэгээ дандаа халуусч идэг. Охид бол харин дандаа даарж идин те нанда. Манай дүү чи охин штэ. Тэгтээ бүр нялах байхгүй. Тэгэл даарахаа мэдэхгүй байгаа байлгүй. Танаа дүү чинь даарахаа мэдэж гэнэ үү? Хөөе бүжигч минь ээ. Энд юм ярьж явах чи бүжиглээ зогслоо. Чи юу бүжиглж байгаа яг наа чи? Ямар бүжиг? Орчин үеийн бүжиг үү? Чи бүжигч юм байна тий? Яа, бүжигч нь дарга байд юм уу? Байд юм байна л да. За манай үйл бидэх малгайгаа өмсөд унлаа. Бодвол нэвтрүүлгээ дуусгах хэрэгтэй юм шиг байна тий. За хоёлаа одоо бэлгээ хэлье. Найзтай хоёлаа ямар бэлэг өгөх хэлээ? Golden Penny Ах их нараас нь бичгийн хэрэгсэс бэлгэлж байна. За өөр Батосын заримг бэлгэлж байна. За дүүдээ болохоор том болоод олон том гоё цэцэгний салбарууд нь ингээд бүр ингээд дэлхийгээр ингээд гоё салбартай болоод өргөжөөд хөгжөөд амжилттай сайн дарга хийгэрэй гэж өрөө. За баярлалаа гэж хэлэхгүй мүү? баярлаа. За болж тээ. Дараагийн нэвтрүүлэг хүртээс баяртай. гэж хэлнэ шүү. Заа юу. Дараачийн нэвтрүүлэг хүртэл Баяртай. баяртай.